За өнөөдрийн ээлж яриагаараа хүн судлалын ухааны доктор Жавзан Дулантайгаа ингээд ярилцах гад ирсэн байна. За өнөөдрийн миний урилгыг хүлээж авсан Жавзаатаа маш их баярлалаа. За баярлалаа. За хоёулаа өнөөдөр бол манай Жавзаа бол ер нь докторийн ажилч бас одоо яг сүүний чиглэлийн одоо сүүний хүчлийн бактери одоо хийж байгаа Монголд ингээд шинэ брэнд бүтээгдэхүүнүүд хийх гээд явж байгаа чиглэл маань ч одоо ингийн сүүний одоо энэ чиглэлээр ингээд ажиллаж байгаа ийм одоо судлаач доктор эрдэмтэн одоо бас тэгээ шинийг зохион бүтээгч брэнд бүтээгч ийм хүнтэйгээ ингээд ярилцах гад ирсэн байна. За ер нь хоёулаа эхлээд докторийн судалгааны яг ажил чи юу вэ Жавзаа? Докторийн судалгааны ажил бол ерөнхийдөө сүүн хүчлийн бактери тэр дотроо хүн болон зарим өвсөн тэжээлтэй амьтдын ходоод гисний бактерийн бүлэглэгийг тодорхойлсон юм судалгааны ажил байсан. Энэ дотор сүүн хүчлийн бактери нь хэдэн хувь байх юм. За одоо тэгээд эндээс улбаалаад Жавзаа одоо бол яг ингийн хоормог дээр одоо ажиллаад явж байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр хоёулаа энэ ингийн хоормогны ер нь одоо яг го бид нар чинь ер нь ингийн хоормог бол их сайн гэл яг ингээд мэддэг. Гэхдээ яг одоо яг тухайн яг ийм юмд сайн гэдгээ бас сайн мэддгүү л дээ. Ер нь одоо ингийн сүүнийхээ тухай хоёулаа одоо ингээд бас ярий тийм ээ. Ингийн сүү л өөрөө ерөнхийдөө сүү л эхлээд тавч тодорхойлолтой ясч хэвлээ. Сүү гэдэг бол өөрөө төвс хүнс гэдээ тодорхойлсон байдаг. Ягаад гэвэл энд хүний биед хэрэгцээтэй амин дэм, уураг, одоо өөх тос, нүүрс ус бүгд хамгийн зохистой зөв харьцаагаар хэмжээгээр агуулгаддаг. Энийг бол нөгөө бид нар ч өөрсдөө сүүгээр божигч амьтдын л бас нэг төлөв штэ тий. Тэгэхээр сүүгээр божигч амьтд маань эхний ихээс дөрөөд эхнээс одоо хэсэг хугацаанд зөвхөн сүүл хэрэглээд тэгээд амьдралынхаа одоо эрчим хүчийг тэндээс авч идэг шим тэжээлээр бүрэн хангаж идэг юм учраас сүү маань өөрөө ямар шим тэжээлтэй одоо бүтээгдэхүүн хүнс юм бэ гэдгийг эндээс харж болно. Сүүнд дагуулгадж байгаа тэр уураг, өөх тос, эрдэс, бодис, витаминууд гэдэг ферментүүд бүгд одоо хүний биед хамгийн одоо зөв хялбар хурдан шингэдэг би хотод өгж байгаа шим тэжээлийн хувьд бол бусад хүнстэй харьцуулахад харьцангуй өндөр олон шим тэжээлийг зэрэг өгч чаддаг юм зэрэг онцлогтой. Түүний дотроос одоо ингийн сүү маань өөрөө олон төрлийн үл орлогдох амин хүчил маш олон төрлийн одоо тосны хүчлүүд би хотод хэрэгцээтэй дээрээс нэмээд нойр булчирхай үйл ажиллагааг дэмждэг цусны дах сахарын хэмжээг тэнцвэржүүлдэг юм инсулин уургийг агуулдаг. Мөн одоо эрдэс бодисын найрлага агуулмжийн хувьд бол бас их зөв агуулмжтай. Тэгээ хүний биед ер нь хурдан шингэдэг уураг буюу одоо бид нэр одоо ярьдгаар дархлааны уургууд, шар сүний уургууд ч гэж ярьдаг юм уургууд маш баялаг юм их өвөрмөц сүү. Тэгээд ерөнхийдөө ингийн сүү бол бүфрийн багтаамж ихтэй, говь цэлийн нөхцөлд одоо тасан цогцсон амьтны бас ялгардаг сүү учраас бүфрийн багтаамж ихтэй, одоо хадгалалт тээвэрлэлтэн төсвөржилт сайтай, ялангуяа хүний биеийн дархлааг их сайн дэмжиж өгдөг дархлааны уургуудаар баялаг юм онцлогтой. Орчин үед бол дэлхийн нийтээр ингийн сүүгээр олон төрлийн судалгаа хийж үйлдвэрлэгч нар судалгааны байгууллагууд эрдэмтэн судлаач нар хийж энэ судалгааны үр дүнгээр шинэ бүтээгдэхүүнүүдийг одоо брэнд болгоо хөгжүүлж байна л да. Одоо тэдний л нэг адилаар бид нэр 2017-18 оноос эхлээд төслийн судалгаа хийсэн. Тэгээд Монгол Тэмээ гэдэг төслийн судлаачаар ажилладаг би. Solid Partners Group компани хэрэгжүүлж байгаа Монгол Тэмээ төслийн судлаачаар одоо ажиллаж байна. Тэгээд манай энэ төсөл маань өөрөө ингийн сүүг үйлдвэрийн аргаар орчин үеийн дэвшилт технологи ашиглаж боловсруулад одоо олон нийтэд зах зээлд одоо хамгийн бараг зарим үед одоо эмчилгээнд дэм болох үс юм бүтээгдэхүүнийг элдвийн нэмэлтгүйгээр
Яг одоо органик харна гэж ярьдаг шүү дээ. Одоо бидний хэлцээсээр органик харна гэж ярьдаг те шинэлэг байдлыг аль болохоор хадгалаад аль болохоор өөрийнх нь үндсэн бүтэц дээр ашиг шимтэй байдлыг алдагдуулахгүйгээр юм бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорж ажиллаж байгаа. Одоо 2022 оноос хойш үйлдвэрээ байгуулад 23 24 оноос ингэ шинэ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн байгаа. Ерөнхийдөө цаашдын зорилго бол Инглис үг дэлхийн нийтийн одоо олон дэлхийн зах зээлд нийлүүлэх экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл эхлэх зорилготой бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудтайгаа хамтарсан юм кластер байдлаар хөгжүүлэх зорилготой кластерын нэг гишүүн болцсон гэдэг явж байгаа. Одоо Жавзаа Ингний сүг одоо ингээд бид нэр одоо миний мэдхээр бол ингээд нөгөө амд амьдсан яриач гэдэг юм уу. За ингний сүг бол жирэмсэн одоо хүн уудаг. Ингний сүг явахдаа ингний хоормог тийм ээ. Ингний хоормог жирэмсэн хүн уудаг. За нэг хавган маван хөөх зорилгоор хэрэгэлдэг. Өөр ер нь ямар бас юу гэдэг юм бэ? Ашиг тустай давуу талууд. Тэгээ ингний сүг бол манай ард түмэл өөрөө одоо сүү малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулаад хэрэглээд ирсэн олон мянган жилийн баялаг уламжлалтай тэр талаар одоо практик гэж ярьдаг шүү дээ амьдралын дуршлах сайтай юм хүмүүс шүү дээ. Тэгэхээр эртээр үеэс ингний сүг жирэмсэн хүн уудаг, хавгансан хүн уудаг гэдэг ингээд хэрэглээсэн. Ингний сүг бол өөрөө үндсэн нэлээд хідэн юм соёлын юм чанар агуулж ийн л да. Жирэмсэн хүн уух юм бол нэгдүгürt нь эхийн биед нөгөө нэг шимт хичээлийн бодисын их усар хангалттай болоод өгч जैन дархлаа дэмжиж जैन. Тэгэхээр нөгөө урагт нөлөөлж байгаа нөлөөлөл маань бас сайнаар нөлөөлөд юм. Нарийн шарлалтаас үрдэлсэн сэргийлж जैन. Энийг бол цөөн тооны боловч юм судлаад за ингээд ийм учраас их нарийн шарлалтаас үрдэлсэн сэргийлдэгэ гэсэн юм судалгааны ажлууд орчин үед байдаг. Цаашдаа ч олон бий болно аа. Хоёрдугаарт нь бол манай ард түмэн ингний хоормогийг чихрийн шижинтэй хүмүүс их ууж. Цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулдаг. Инсулин төснөгдлийг агуулдаг. Энэ нь болохоор зэрэг ингний сүнд одоо бүх малын сүнд инсулин төстэй уураг байдаг ч гэсэн ингний сүнд байдаг уураг маань хотоодны хүчилд ингээд итчихгүйгээр бүрэн бүтэн байдлаа хадгалаад нарийн гэсээр шимэгдээд энэ маань цусанд очиж сахарын хэмжээг ингээд тогтворжуулдаг учраас ингний хоормог чихрийн шижинтэй хүмүүс уудаг. Энийг бол манай ард түмэн мэддэг. Орчин үед бол бас судалгааны байгууллагууд нэлээд олон юм судалгаа хийгээд ийм учраас энэ 1-2 дугаар хэв шинж чихрийн шижингийн эмчилгээ совилтанд одоо эмчилгээнд дэм болох зорилгоо совлын зорилгоор хэрэглэх юм аа гэд тогтооцсон байдаг. Зүгээр практик дээр бол нөгөө судалгаа хийгээ явж байхдаа янз янзэл хүмүүстэй таарлална л да. Нас тогтсон ч хүмүүс байна. Нэг 2-3 ах эгч нар нэг 20 литрийн шар канистртэй ингний хоормогийг ингээд өдөр болгон авчирчаад өдөр болгон нэг аяг уус хараагаад л миний сахар одоо энэ 6-аас дээш явах байсан ч гэдэг юм уу те. Миний сахар бол 12 3 хүрээд баг би ингээд нэлийн би хүндэрсэн байдалтай байсан. Одоо бол гайгүй ингээд ингний хоормог өдөрт нэг аяг уугаад л ингээд явж яадаг гэсэн юм өгүүлэмжтэй хүмүүс зөндөө байдаг. Тэгэхээр энэ бол сахарт ингээд сайн байж байгаа юм. Сүүлийн үеийн судалгаагаар бол аутизмтай хүүхдүүдэд ингний хуурай сууг юм уу ингний сууг өдөр бүр тогтмол нэг аягуулгаснаар аутизм шинж тэмдгийг бууруулдаг. Тэр нөгөө жоохон цочроод байгаа тэр зан төлөвийн байдал нь ингээ хэвийн айгу айтайхан байгаад байдаг гэд. Одоо биднээтэй бас ингээ хамтраад ажиллаад тогтмол нөгөө хуурай сууг авъя гэд ирээд байдаг юм. Аав ээжүүд байгаа. Харилцагчид бас цөөн тооны боловч байгаа. Би тэгээд одоо тэр хүмүүстэйгээ згсэн өшөө олон хүмүүс мэдээд те. Заавал нэг юм амар өндөр үнэтэй гадаад орчин олонд очиод эмчлүүлээд байхгүйгээр ингээд өөрийнхөө дотоодтой байж байгаа эрүүл юм хүнсээрээ дамжуулаад тэр шинж тэмдгийг бууруулад хэвийн байдалд ингээд байгаад байгаасаа гэж боддог. Яг үнэ одоо яг л өөрсдийн эх орны одоо энэ бидний ууж хэрэгэлдэг л яг байгаа зүйлээрээ л бид нэр өөрсдөө л одоо эмнэж эмчлэх хэрэгтэй шүү дээ тийм өөрсдөө ерөнхийдөө бол нэг Монголын уламжлалт ангаах ухаанд хэлдэг шүү дээ өвчний ихний эс шингэх гэж тэгэхээр хоол боловсруулах одоо тэр үйл ажиллагаа хоол боловсруулах систем зөв ажиллаж ийж тэгээд тэрийг зөв байлгахын тулд бид нар бас нөгөө эргэлж байгаа юмдаа анхаарах хэрэгтэй байхгүй хүнсэндээ хамгийн түрүүнд энэ хүнс муу тэр муу энийг хэрэгжилж болно тэрийг хэрэгжилж болохгүй гэдэг хасаа илүүтэйгээр одоо аль хүнсийг ямар хэмжээгээр ямар цагт идэх вэ алийг алинтай нь хольж хэрэгжилж болох вэ болохгүй вэ гэдгийг л мэддэг болчвол уул нь хүнсээр дамжуулаад ялангуяа юм одоо илүү тийм бүтэц
бус найрлагын хувьд одоо үн цэнтэй юм бүтээгдэхүүнүүдээрээ дамжуулаад эрүүл байгаад авах боломжтой. Өвдөхөөс урьдчилан сэргийлэх бас боломж гэдэг маань өөрөө зөв боломжтой тийм. Одоо нөгөө говийн малчид чинь бас нэг ингэний хоромгоо өвөлдөө халааж уугаад зундаа сайхан үтнэр нуугаад дархлаа дэмждэг ханиа төрдгүүгээл ингэж бас ярьцгаадаг шүү дээ тийм ээ. Энэ ингэний сүүний нөгөө дараагийн нэг үнэтэй чанар нь болохоор зэрэг дархлааны ургийг ихээр агуулдаг. Тэгээд тэнд нөгөө бидний одоо витамин D, цайр, кальц, магний төмөргээд бидний бит хэрэгтэй бичил элементүүд, витаминууд бүгдээр энэ зөвхөстэй хэмжээгээр агуулгаж идэг учраас их зөв шингэдэг тийм учраас дархлааг айгуу сайн дэмждэг. Одоо бид нар ч гэсэн өөрсдөө ингээд өвлийн улиралд ханаа түрхгээд анитайг бол налаад жоохон бүлээсгэж уугаад хормгийг зарим үед яхав нөгөө юм бас нэг тест амтны юу юм да те ингээд буцалгаа хайгээд гоё амтлаад уугаад ингээд нэгдүгээрт нь одоо ууж байгаа идж байгаа хүндээ эн чинь хүнс болохоор айтай тухтай байна. Хоёрдугаарт нь эрүүл мэндэд дэмжиж те дархлаагаа дэмжиж нэг юм дүнгийн хүрхгээд байгаа энэ төр үед бол халаагаа дуучаар яг тэр хүмүүсийн нэг дадлагаар бид нар дээр ч ихсэн харагдаж штэ те. Анаа түрхээ гайгүй тэгээд нэг гэтээ энэ маань ингээд нэг уугаал зүгээр олцдог гэдэг ингээд буруу ойлголт авчих магадaltaй л да. Хүнс гэдэг маань өөрөө эм биш. Эм чинь өөрөө ингээд маш өндөр тунгаар ингээд эмчилгээний зорилгоо бэлдсэн юм. А хүнс бол зүгээр өдөр тутамдаа хоол хүнсээрээ ингээд чимдижэл авах зорилготой. Тэгэхээр энийг нэг аль болохоор олон хоногоор ингээд таслахгүй уух. Нэг өдөр 1 литрийг уучаал нэг 7 хоног явж байгаа л дахиад ингээд ихээр уuna гэсэн үг биш аахгүй юу? Өдөрт нэг 200 мл ингэний сүү, ингэний хоормог те ийм сүмбтэйгүүнийг дасралтгүйгээр тогтмол хэрэгжилж ийж нөгөө нэг үр дүн нь гардаг. Тэрнээсээс огцом уугаад огцом болоод ингээд явах юм бол энэ чинь бусад бүснээ адил шүү дээ тийм. Одоо жавза энэ ингэний сүү хоормог ч юм бол одоо ийм гайхамшигтай байх нэ тий. Тэгэхээр энийг одоо энээс гаргаж байгаа тэмээ гэдэг амтны маань бас онцлог яг ер нь юу байдаг вүлээ. Одоо өвөл болчхоор ч бас ингээд нөгөө тэмээ чинь ширгээд яах вэ? Энэ тэмээ чи өөрөө яг ямар онцлогтой вэ? Тэмээ маань өөрөө говь цөлийнхөө нөхцөл дасан зогцсон тэсвэр гатуужил маш сайтай. Дархлааны их өвөрмөц юм систем нь ажиллаж идэг юм амтан. Энийг бол олон талаас нь олон орны олон чиглэлийн эрдэмтэд судалсан байдаг. Зөвхөн өчүүхэн хэсэг сүүний талаар нь л ингээл бид өөрсдийнхөө хэмжээнд судлаа явж штэ тий. Тэрний бас нэг ард нь гарсан юм байхгүй. Одоо ингээл өдөр болгон судалсаар үргэлжлүүлсээр л байна. Зүгээр босод судлаачдын судалгаанаас харахад бол тэмээ гэдэг маань өөрөө маш өвөрмөц юм дархлааны системтэй амтан. Тийм учраас говь цөлийн нөхцөл дасан зогцсон олон хоног хоолгүй усгүй байж чаддаг ч гэдэг юм уу те. Тэгээд аим сонирхолтой судалгаанууд байна л да. Тэмээ бэлчээр талхалдаггүй, бэлчээрийн доройтолд нөлөөлдөггүй одоо тавх шум малын хамгийн тийм юу. Ягаад тэгэхээр тэмээний тавхаа гэж ярьдаг да тий. Зөөлөн тавхтай амт шүү дээ. Тэнгүүтээ нэг юм хамгийн тэр тавхайн одоо хөлний доод үеийн дээр тавхааны шагааны үе бусад болохоор бид нэр мэдж байгаа. Тэр үеийн дээр одоо зөөлрүүлэгч. Одоо амаржийн маягийн юм байдаг. Тэгэхээр нөгөө тэр хөрс бэлчээр талхалтанд нөлөөлдөггүй ганц амт юм байлээ. Тэгээд дандаа нөгөө модлог урам мод бут идэх харган марган итчдэг нөгөө одоо тэр хоол уусруулах системч тэр ам шүд бөөлнч тэр нь татсан цогцсон байдаг учраас бэлчээрийн дороотл энэ төр нөлөөлдөггүй тийм ганц амтан. Тэмээ маань өөрөө өнжиж ботголдог. Хээлээ 13 сард хийдэг ийм амтан учраас сайлын хугацаанд харьцангуй лактацийн хугацаанд харьцангуй бусад малуудаас урт. Энэ маань ерөнхийдөө одоо бид нар чинь нөгөө тэмээний сүүний үйлдвэр ингээд байгуулад сүүгээ экспортлох гэхээр түүхийд бэлтгэн нээлтийн тогтолцоо гэж айхтар асуудал тулгарсан. Тэгээд ингэний ферм бас байгуулсан. Өмнө аймгийн хонгор суманд 200 ингэний багтаамжтай тэрийг инкубатор ферм байдлаар хөгжүүлъя гэд хүмүүс ирээд нэг үзээ туршлага судлаад тий бусад аймгийн малчид, Өмнө аймгийн малчид, тэмээчид ингээд сонирхож байгаа хүмүүс ирээд бид нар дээр ирээд ингээд боожуулах төв байя. Тэмээгээс саагаад сүүгээ бид нар тушаагаад бид нар тэр тэмээний арчилгаа маллахад хичээлэг юм дээр нь туслаад байжгаад би одоо 1 жил ингээд тодорхой хэмжээний таслахтай болчгороо гэхээр газар очиод ингээд адилхан жижиг загвар ферм байгуулад явж болно тий. Ингээд нэм нээлттэй инкубатор тийм боожуулах төв
маягаар фермээ хөгжүүлж байгаа. Тэгээд эцсийн зорилго маань ерөөсөл түүхэд бэлтгэн нээлттэй тогтолцоо доктортой тасралтгүй байх хэрэгтэй. Тэгжээж бидний нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлэл цаашдаа чанартай доктортой явах боломжтой байхгүй. Тэгэхээр бидний нөгөө эхлүүлсэн ажил маань одоо бас тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа. Тэгээд цөөхөн жилийн байдлаас харахад бол тэмээ өөрөө нэг 13 14 сар одоо энэ жилийн 3 сараас эхлээд ботголоод ингээд сайланд ороод явж штэ тий 3 4 сараас нэг сар гарангийн дараа ч юм уу 2 сарын дараа сайланд оруулаад ингээд явхаар дараа жилийн нэг 5 6 сар сагдчихдаг тийм ээ бас байна. Хүртэл тэр нэг 14 5 сар ч юм уу тий 13 сар сааж ийн яг хуу яг хээлт хийдэг хугацааг ингээ оруулаад үзэхээр өмнөх судлаачдын судалснаар бол тэмээний нэг лактацийн хугацаа 528 хоног байдаг гэсэн тийм мэдээлэл судалгаа байдаг. Жил гарan гэсэн үг шүү дээ тийм. Жил өнжиж ботголдог. А яг хуу бэлчээр тэжээллэг арчилгаа малалгаа тэгэхээр тухайн сайлын ингэний өөрийнх нь нас тийм биеийнх нь онцлог зэрэгс хамаарад ерөнхийдөө нэг жил бол 365 хоног бол сайланд байцдаг. Бусад одоо хөгтөн амтны л нэг адилаатар лактацийн хугацааны үе шатуудад саам өгсөн буурна. Одоо донджаараа бол манай фермдэр саагж байгаа ингэнүүд нэг яг өнөөдрийн байдлаар дундч нь 2.5-аас 3 литрийн дундчтай явж байгаа. Тийм тэгэхээр бид нар нөгөө судалгааны ажил маань судлаал ингээл шин цаа нодин юм байсан 22 онд юмээс 23 онд юм байсан гэдэг ингээд дата үүсгэл явж байгаа болохоор тэгээд энэ цаашаа бас энэ тав өснө гэж итгэдэг. Тийм өснө. Ерөнхийдөө бэлчээрийн нөхцөлд бол маш олон судлаачдын судалгаагаар Монголд чинь тэмээний сүүний гарц дунд чинь нэг 500-аас 900 грамм миллилитр байсан. Тий. Яг одоо нэг чинь бол бэлчээр ирэх гэсэн үг. Тий, бэлчээр ирэх гэсэн үг. Тэр чинь яг нөгөө сүү болохын нэргээ яваад хоолт ижил олж идэхтэй зарцуулчих штэ тий. Тэгэхээр бэлчээрээрээ байсан одоо тэрийг нөгөө нэг баг зэрэг зогсоогоод гэтээ нөгөө өөрөх нь тэжээллэгийнх нь хэв шинжийг алдуулахгүйгээр нэг зөвхөн зогсоогоод сааж байгаа үедээ баг зэргийн нэмэлт тэжээл өгснөөрөө сүүний гарцыг нэмэгдүүлээд ингэснээр нэг талдаа үйлдвэрлэл маань ашигтай ажиллах нөгөө талдаа эн чинь бас нэг компани нэг хэсэг хүмүүсийн орлогын амжиргааны их үүсвэр юм шиг харагдчихвч говийн бүсэд амьдарч байгаа тэр тэмээчин өрхүүд сайнаар нөлөөлөх байхгүй тий. Нэг малаас авж байгаа амьдынх нь ашиг шимийг өсгөхөөр заавал тэрийг нэг өөрийг байхгүй болгочих ядалж ийж ингээд аваад байдаг ашиг шим биш шүү дээ сүүчин тий. Дахин ашиглах боломжтой. Тэгээ амьдын ашиг шимийн өсгснөөрөө тэмээний тоолгоо одоо өсгөх бас боломжтой. Малчтын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Тэгээд юм олон төрлийн эерэг давуу талтай л да. Тийм. За тэгээд жавза одоо сая хоёул ингээд сүүний гарцын ингээд ярьлаа тий. Одоо танаа байгууллага бол ингээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд хийж байна тийм ээ. Одоо ер нь ямар бүтээгдэхүүнүүд хийж байна? Бид нар бол ерөнхийдөө алсын зорилго бол экспортын чиг баримжаатай ангины сүг хуурайшуулад одоо ингэний хуураасан үйлдвэрлэлд гэсэн үг шүү дээ. Дэлхийн зах зээлд гарлах зорилготой. Тэгэхдээ бас нөгөө дотоодын зах зээлдээ тодорхой хэмжээний бүтээгдэхүүн нийлүүлж явах хэрэгтэй. Одоо ингэний сум маань өөрөө ялангуяа эрүүл мэндийг дэмждэг, тий? Соёлын зорилгоор хэрэгэлдэг нөгөө олж хайж хэрэглэх ёстой юм заалтаар хэрэгэлдэг юм хэрэглэгчтэй бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр аль болохоор энийг нөгөө янз бүрийн нэмэлтгүйгээр болж өгөл өөрийнх нь шинэлэг байдаг хадгалаад ингээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотоодынхон зах зээлд нийлүүлэх байгаагаар нь нийлүүлэх юм шаардлага гарч байгаа юм л да бид нар. Тэгээд бид нар энэ энгийн 200 мл-тэй энгийн хоормгийг 2023 оноос хойш үйлдвэрлэлээ зах зээлд нийлүүлсэн. Энэ маань одоо ингээ Camvel брэнд болгоод ингээ хөгжүүлээд явж байгаа. Энэ маань сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдчихээн. Дээрээс нэмээд онлайн худалдаагаар бас ингээ борлуулагддаг. Энийг бидний бас нэг ингэнээс чинь бас нөгөө чихрийн шийчин тустай жирэмсэн эхчүүд ууж хэрэглэх юм бол нарийн шарилтаас үржилсэн сэргээл нь бас ихийн бид нөгөө хаван үүсэхгүй хаван хөөдөг дээрэс нь нэмээд хордлого тайлдаг аахгүй юу аутизмын шин цэмдэгээ бууруулдаг. Гэхдээ энэ хоормог нь эсгэлэн бүтээгдэхүүн учраас бага насны хүүхдүүд заримдаа бас жоохон дургу зарим нь дуртай нөгөө энэ чинь нөгөө амтны талаар маргадгүй гэдэг шүү дээ тий. Хүний нөгөө жавцаа ер нь ингэний сүүн одоо сайн юм уу гэх юм уу хоормог нь сайн юм уу одоо хоормог сүү хоёр гэхээр аль нь ер нь одоо яг илүү юутэй вэ? Энэ ер нь
амтлагын асуудал л да адилхан суурьтай бүтээгдэхүүн гэхдээ хоормог нь бол илүү нөгөө сүн хүчлийн бактериар баяжигдчихэж штэ тий. Одоо сүн хүчлийн тэр пробиотик бичил бүтнүүдийг амьдаар нь агуулчих чинь эсгэлэн сүн бүтээгдэхүүн гэдэг утгаараа сүүчин бол өөрөө ингээд шинэлэг байдлаараа тэнд бас нөгөө байж байгаа уураг өөхтөс эрдэс бодис бүх юм бие хэрэгцээтэй шимт хичээлийн бодис бүрэн агуулчихж байгаа. Хоормог ч гэсэндээ бүгдийг агуулчихж байгаа. Яг нэг шат илүү ингээд боловсруулж байгаа учраас илүү боловсруулахад одоо амархан болчих чинь нэгдүгürt тий. Хоёрдугаарт нь сүн хүчлийн бактери пробиотик бактериар баяжчих чинь. Тэгэхээр энэ хоормог бас нөгөө тийм муу болцсон энэ амт нь өөрчлөгдсөн гэсэн үг биш байхгүй юу? Адилхан л ингэний сүн суурьтай энд байж байгаа шимт хичээлийн бодис аль алинд нь агуулгдаж чинь. Тэгэхээр бидний энэ 200 мл-тэй хоормогийг бол одоо бас нэлийн хордлого тайлах зорилгоор ийм уул уурхай тэгээд ийм хор тайлах зорилгоор бүтээгдэхүүн авдаг гэдэг энэ хортой нөхцөл гэдэг нэг заалт байдаг шүү дээ. Тэнд байдаг компаниуд, үйлдвэрүүд энэ төр авч хэрэгэлдэг байгаа захиалгаар. Тэгэхээр энэ хоормог маань бас өөрөө хаван хөөдөг, хордлого тайлдаг. Сүүлийн үед бол нөгөө хими эмчилгээний дараа хүмүүс одоо хордлого тайлах гэж хэрэгжилж байгаа. Тэгээд ерөнхийдөө таралт ихсээд хамтай байдаг хүмүүс бас. Энэ тэгээд нөгөө бас шинэ хийсэн жавзаа энэ тараг байна л да. Энэ ингэний тараг гэхээр энэ айгуу сонин сонсон ингэний тараг гэж юу байдаг юм уу? Бид хэдийн нөгөө бүтээгдэхүүн хөгжүүлээд хийгээд нэг шинэ бүтээгдэхүүн маань ингэний сүртэй тараг одоо тэгээ байна. Энэ ингээд үлдэлцсэн. Энэ маань одоо бас ингээд удахгүй худалдаанд гарна. Одоохондоо онлайнаар явж байгаа. Тэгээд бас юм захиалгаар нийлүүлж байгаа. Ингэний сүртэй юм йогурт. Энэ маань яг бас л адилхан эсгэлэн сүм бүтээгдэхүүн тий. Энийг хэрэглээд авах юм бол тархалаагаа дэмжин мөн л одоо нөгөө ингэний сүнд байдаг тэр ашигтай талууд байна шүү дээ бүгдээрээ тий. Тэр энэ бас ингэний сүг ундаа юм. Ялангуяа нөгөө багчуудад зориулаад юм манго жимсээр амтыг сайжруулсан энэ пробиотик ундаа энэ бас нөгөө ингэний хормон сүг энэ тархитайгаа адилхан одоо шимт хичээлийн бодисууд нь байна. Пробиотик бактериуд нь байна. Хүүхдэд зориулсан гэдгээр. Тийм, бага насны хүүхдүүд буюу одоо энэ нөгөө амт чинь бас хувь хүний л мэдрэмж шүү дээ тий. Тэгэхээр бид нэр хэрэглэгчтэй айл талын л нийлүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ манго жимсээр байжуулсан пробиотик ундаа маань бас худалдаанд гарах бэлэн болоод төрөвчөө тэр хамтарч ажилладаг компаниудаас захиалга авч эхлэв байгаа. Тийм бэ. За одоо тэгээд жавзаа энэ ингэний сүүчин ер нь одоо ингээд бас нөгөө хуурашуулж байгаа шүү дээ танах тий. Хуурас үнийх нь гарцсан хувьд ер нь ямар байдгийг? Ингэний сүг маань одоо бид нар чинь найрлага тохируулж байгаа хуурашуулцдаг. Найрлага тохируулна гэдэг маань хитэх тослогтой байгаад ах юм бол нөгөө стандартаа нийцэхгүй тэгээд шүү дээ тий. Тэгэхээр одоо олон улсын нэг бариад байдаг стандартууд Монгол улсын стандартууд нийцүүлэхэд бол бид нар найрлага тохируулад тэг хуурашуулдаг. Энэ хуурашуулсан сүүн маань гарцсан ерөнхийдөө нэг 10% байх юм болоо 10% орчмын гарсан. Ер нь сүү тийм шүү дээ. Бусад малын сүүч гэсэн тийм ойролцоол байдаг. Тийм ерөнхийдөө нэг 25% тустай хуураас үйлдвэрлэхэд нэг 10% гарцтай байгаа. Одоо тэгээд өөр бас бид хэд энэ ингэний хоормогийг чинь ингэ нөгөө уламжлалт аргаар бол эсгэсэн сүм бүтээгдэхүүнийг ингээд буцалгаад арц үйлдвэрлэдэг шүү дээ тий. Бид хэд энэ бас тийм ингэний хатаас арц үйлдвэрлэж байгаа. Эсгэлэн сүм бүтээгдэхүүнүүдэд хатаагаад тэгэхээр ингэний хатаас арц гэдэг маань ерөнхийдөө хатаанд боловсруулна гэдэг маань тээвэрлэлтэнд хадгалалтанд арай төсвөртэй болгож дээ тий. Авж яваад одоо ялангуяа гадаад дотоод руу эсвэл ингээд өдөр бүр ингээд 200 мл-тэй юм хөргөчний байдалд хадгалаад явах боломжгүй томилтоор тийшээ явж байгаа хүмүүс аваад хэрэглэхэд боломжтой юм хуурай бүтээгдэхүүнүүд ингэний хуурай сүү ингэний хатаас арцыг бас үйлдвэрлэж эхлэдэг байгаа. Ингэний хуурай сүү маань өөрөө одоо дээр дурдсан шүү дээ. Аутизмтай хүүхдүүд хэрэгжилж байна, гадаадд байдаг тархалаагаа дэмжих зорилготой чихрийн шижинтэй хүмүүс хэрэгжилж байна. Ерөнхийдөө витамин эрцээ нөхөх тархалаагаа дэмжих зорилготой хүмүүс ингэний хуурай сүг кофен дээр хийгээд уусан ч болох байхгүй юу. За заавал нэг би энэ нэг витамин уух хэрэгтэй, энэ бэлтгэлээ уух хэрэгтэй гэдэг байхгүйгээр зөвхөн хүнсээ хэрэгжилж явах явцдаа цайндаа ч юм уу кофендээ найруулад уугаад. Ер нь энэний сүүч өөрөө маш их өндөр тослогтой байх тийм ээ. Тослогийн хувьд бол өндөр. Гэхдээ бид нар тодорхой хэмжээнд тослогыг ялгаж аваад
Одоо тэргүүрээ тусдаа бас насны төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэдэг байгаа. Ингэний шар тус, цэвэр шар тус байна. Ингэний зөөхий. Одоо ингэний сүг нөгөө сепарат сүүний тослог ялгагч машинаар ялгаад авах дээр цөцгийг гарна шүү дээ тийм. Цөцгийг нисгээд бид нар зөөхий гэдэг бүтээгдэхүүн одоо апогийн сайн зөөхий гэдэг юм уу төрөлбөрийн зөөхий байдаг шүү дээ. Үнийн сүгээрээс тэрэн шиг ялгаагүй ингэний сүгээр ингээд зөөхий үйлдвэрлэх туршилтуудаа хийгээд явж байна. Ерөнхийдөө шар тосыг бол үйлдвэрлэсэн. Шар тос нь бас нөгөө ингэний сүний тосонд ингээ 17-оос 18 төрлийн тосны хүчил байдаг. Энэ дотор нөгөө бидний бид хэрэгтэй ялангуяа гоо сайхны зорилтоор хэрэглээд байдаг омега 3, 6, 9 байна. Бүгд дагуулгадна. Бас амтны гаралтай тос гэдэг утгаараа нөгөө транс тос гэд бид нэр яриад байдаг шүү дээ. Өндөр температур тайлдаг юм тоснууд бас байна. Тодорхой хэмжээ харьцаа. Гэтэл энэ маань өөрөө нөгөө бид нар чинь сүүсүн бүтээгдэхүүн гэдэг утгаараа харахгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн. Тийм цэвэр бүтээгдэхүүн учраас энэ бол одоо энийг хүнсэнд хэрэглэж болохгүй тийм байхгүй шүү дээ. Тийм ялангуяа гоо сайхны зорилгоор хэрэглүүл илүү сайн. Одоо жишээ нь ингэний шар тосыг няраа нуралтанд няраа хүүхдэд хэрэглэх юм бол нурахгүй. Тэгэхээр ерөнхийдөө нэг юм арьс марьс нь хатуураад хуурайшаад гаршил гараад эмзэгшээд байдаг хүмүүс бас тэгээ шар тос байдлаар нь хэрэглэж болдог. Одоо ер нь бол тэгэл төрөлбөр. Ер нь одоо энэ ингэний сүү гэдэг юм уу энэ бүтээгдэхүүнүүд бол бас их одоо өөрөө хэдий тэмээчин их том биетэй амтны би айгүй их сүү гардгийн багтаа гэж бодсон чинь хөрхи баг сүүл гаргадаг юм биш үү тий? Баг сүү гардаг тэр утгаараа тэр нь баг мөртлөө үн цэнтэй чанартай байхгүй биологийн хувьд болон хүнс тэжээлийн өндөр тийм чанартай шинжиж явдаг. Тэгэхээр ер нь сүү нь бас их үнэтэй юу гэж асууж байна. Ингэний сүү чи одоо 1 литр сүүг чи үйлдвэр манайх 100000-аар хүлээж авдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө бөөний үнэ гэсэн үг шүү дээ. Тийм бөөний түүхий сүүгээ тэгж авч байна. Тэгээ энэ чинь боловсруулагдаад ингээд хараа бид нар чинь одоо өөрсдөө бас нөгөө ашиг олох гэж байгаа аж ахуйн нэгжийн хувьд бас үйл ажиллагаагаа хэвээ явуулах хэрэгтэй. Хүмүүсээс малчтаа сүүгээ худалдаж авдаг мөнгөө өгж явах хэрэгтэй. Ажилтаа цалинжуулж явах хэрэгтэй. Нөгөө талдаа бас хит их үн хөөрөгдөд ингээд нөгөө хүн худалдаж авах боломжгүй мөлдөрчж болохгүй ингээд аль талын л тэнцвэрлэл явж байна да. Яг харахгүй л одоо энэ бол үнэтэй одоо тийм түүхий идвэ шүү дээ тийм ээ. Яалчгүй үн цэнтэй. Энэ үн цэн маань өөрөө одоо нэг үхрээс өндөр ашиг шимтэй сүүний чиглэлийн үхрээс нэг Монголын нөхцөлд яг сайлын хугацааныхын туршид 6000-аас 6500 литр сүү саадаг тэр батан цаалан тийм байдаг гэд үзэх юм бол инг чи одоо өдөрт 1 литр саагаад байх юм бол 300 хоног сааж 300 литр болох гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ хэд дахин бага учраас энэ сүү бас өөрөө гаргаж тэр бага боловч шимт хижээл нь бас ашиг чанар нь бол тийм байна л гэж тий. Тэгээ одоо орчин үед чинь бас нөгөө хүнсний бүтэц өөрчлөгдсөнөөс болоод ингээд лактозонд метр хүмүүстэй лактозыг боловсруулж чаддаг хүмүүс байдаг болсон хүнсний төрөлбөрийн мэдрэгшилтэй энэ маань байгаль экологийн тэнцвэр алдагдсан гэл төрөлбөрөл шалтгаантай байх л та. Тийм учраас ингэний сүү ягаад илүү үнцэнтэй вэ гэхээр лактозонд мэдрэгшилтэй хүмүүс хэрэглэх юм бол энэ лактозын агуулмж багтай шимэгдэл сайтай учраас тэрэнд нэг тийм харшлаад байдаггүй харшилт ингэний сүү өөр их сайн. Харшилтай хүмүүс уугаад байх юм бол хавар намартай харшил хөдлөхгүй байна гэдээ авдаг өгний хоромгийг. За тийм бай. За хоёулаа өнөөдөр яста яг энэ ингэний сүү энэ тэмээний юу гэд айгүй сайхан яриа өглөө яриа авлаа. Тэгээд миний урилгыг хүлээж авсан Жавзаада маш их баярлалаа. Энэ эрдэм судлал шинэ бүтээгдэхүүн брэнд эмийнхэн ажилд одоо амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд ярилцахад сайхан байлаа. Та бүхэнд бас баярлалаа. Тэгээд цаашдынх нь ажилд улам их амжилт хүсье. За баярлалаа.